Хүнд нөгөө өөрт хэрэгцээ гарсан зүйлээ хийхээр тэр нь нийгэм дээр юу болдог гэсэн шүү дээ. Бүүм хийдэг гэсэн шүү дээ. Орой минь дүргий. Орой минь. За завгүй эмэгтэйтэй уулзах гэж нэлээ орой хүлээж уулзлаа. За би бол чамайг танина. За үзэгч олон дундаас бас танихгүй улсууд бий. Тэгэхээр өөрийгөө үзэгчтэй товчхон танилцуулж өгч. За намайг их мэндийн дэлгэр мангдаг. Одоо 38 настай 6 хүүхэд нөхрийнхөө хамт амьдарч байгаа. Барилгын бизнес эрхлэлтэй юм эмэгтэй байна. Бизнес эрхлэгч гэдэг маань өөрөө одоо ажил олгогч гэсэн үг шүү дээ. За ажил олгогч хүний үүднээс харахад өнөөдрийн за Монголын нийгэмд байгаа цалин үүсний хэмжээ, цалингийн доод хэмжээ гэдэг юм уу, за хувийн байгууллага, за төрийн байгууллага, улсын байгууллагч гэдэг юм. Ер нь дундчлаад ингээд аваад үзэхэд Монголын нийгэм дээр өнөөдөр цалингийн хэмжээ, зах зээл дээр нэг хэмжээ байгаа шүү. Тэр ард иргэд маань яг авч байгаа цалин үүстэй сэтгэл хангалуун байж чадчихэв үү? За одоо цалингийн хэмжээ бол 690 мянга доод хэмжээ гэж. Доод хэмжээ тийм явж байгаа. Тэгээд яг баг агчил байна. Гэхдээ яг нийгмийн өртөгтэй бол яг үнээр баг гэж тооцогдсон. Амьдралын өртөгтэй харьцуулахад амьдралын өртөгтэй. Бензиний үн, нарийн хэрэглээний одоо өртөг зардалтай харьцуулахад хамаагүй бага цалин. Гэхдээ энийг яг 690-ээрээ бас авдаг уу гэдэг ч арай үгүй. Бага нь л ингэж байгаа. Үүнээс дээшээ ерөнхийдөө бол нэг доктортой олон жил ажилласан хүмүүс дээдл нэг ингээд сая 500 мянгаас дээшээ цалинтай байгаа ах гэж би харж байгаа. 690 мянгаас эхэлж цалинтай ч хүмүүс байгаа. Тэд нар хүрэлцээгүй л явдаг баг. За жишээ нь зүгээр хоёулаа жишээ аваад үзтээ. За нэг 2 сая төгрөгөөс 2 сая 500 мянган төгрөгийн хооронд цалинтай хүн байлаа гэж бодъё. Энэ хэмжээний цалин ер нь өнөөдрийн Монголын нийгэмд амьдралд хүрэлцээтэй юу сарын хугацаанд? Яг өөрийн хэрэглээнд л гэхээс биш одоо орон байртай болох, унах унаатай болох ч юм уу тийм. Ахаад өөрийгөө боловс руу суралцах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа. Тэрийгэ хүрэхийн тулд нөгөө нэг зээлэнд хамрагдана. Тэгээл нөгөө зээлэн системд ажиллаж амьдардаг хүмүүс л бий олноор л бий болоод байна л да. Тэгээд тэрийгээ дагаад бас зээлийн бизнесүүд одоо нэг асар хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Зээлийн аппликейшнууд янз янзаараа гарч ирж байгаа шүү. Банкны зээлийн одоо бүтээгдэхүүнүүд бас янз янзаараа байх шүү. Эцсийн дүндээ ер нь зээл явсараа таана очиж дуусах вэ? Энэ банк санхүүгийн байгууллагын ч гэдэг юм уу, энэ банкын ч гэдэг юм уу. Энэ яг Монголын хараа хяналтанд орыг 100% байдаг байгууллага байхгүй юм л да. Хөгжлөн гадны хөрөнгө оруулалттай. Ингээд бодохоор бид нар ингээл нэг өөр орны одоо хүүгээрээ өөр орны нэг жижигхэн газрыг бас тижиж юм. Өөрсдөө хүч хөдөлмөрөөр улсаараа сая өөрөө хэллээ шүү дээ. Ер нь зүгээр яг өдөр тутмынхаа за сарын хэрэгцээний зүгээр нэг те одоо хоолнос нь дээл одоо энэ цалинаас зарцуулагдаж хурж ийн өгөхөөс ш. За боловсруулч гэдэг юм уу те. За шинэ байр худалдаж авах, за машин худалдаж авах гэдэг юм уу. Бүр цаашлаад нарийн дээр ярих юм бол гинтийн эрсдэл учрлаа гэхэд эрүүл мэндэд эрсдэл учрлаа гэхэд бол тэрийг одоо дааж даваад гарчих хэмжээний бол тийм хуримтлал үүсэхгүй цалин байхгүй юу? 2.5 сая төгрөг тийм. Одоо гинтийн ямар нэгэн шалтгаанаар эрүүл мэндийн асуудал ч гэдэг юм уу тохиолдоход хүнд нэг хуримтлалын сан гэж бийж байгаа хэвээр. Тэрийг үүсгэж чадахгүй л яг цалингаас цалингаа хооронд дуусчихж байгаа л цалин. Яг ингээл нэг ганц бие хүн өргүүл амьдарч байгаа цалин баггүй. Өшөө хуримтлал үүсгэж чадахгүй, орон байр болж чадахгүй, гинтийн асуудалтай нуур тулгаад нөгөө нэг хандин гэдэг айнуудыг хөрөмж юм. Ийм л цалин л та. Ер нь бол Монгол улсад нэг 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай байж иж багтаа. Одоо яг энэ өртөгтэй тэнцгийн нийцгийн болов адилаад нэг 700-800 мянган төгрөгийн далд хийж чаддаг юм хүн болох юм болов гэж харддаг өөрөө. Таны тооцоолж байгаа зүгээр яг таны бодож байгаа шүү дээ. За 4-өөс нэг 4.5 сая төгрөгийн цалин үүсэж байна. Энд хүрэх ер нь шийдэл гарцдаг байгаа гэж харж байна уу? Тийм манад одоо бас боловсрууччин маш их дутагдж байгаа. Ажлын байр байгаа ч гэсэн, цалин мөнгө байгаа ч гэсэн яг доктортой ирж ажиллах оронтой маш их цөөхөн
боловсролын систем дээр яг инженер техникчүүдийг одоо төгсгөх түүнийг даваад төгсөх залуучууд бас маш их овдоод байна. Юунаас болоод юм дандаа л нэг цалингийн доод хэмжээ багшаар төгсөж байгаа хүмүүстэй жишээ нь цалингаа голоод бас одоо төгсгөө болдог ч юм уу тийм өөр бизнес рүү ордог хуваараа юм. Яг ийм л дүр зурагтай удаан явж байна л та. Яг гаднаас ажиллах хүчний бодлогоч гэдэг юм боловсруулахгүй бол Монгол залуучууд болгон л баг хувийн юм хүсэл сонирхолтой болчихсон. Хувийн бизнес рүү төлхөө анхаардаг болчихсон. Тэгээ хувийн бизнес хийж ижил ерөнхийдөө нэг 4 сая 5 сая төгрөгийн ашигтай сартаа ажиллаж байгаа дүр зурагтай л байна. Ер нь тэгэхээр бол өөрөөсөө харж байгаагаар бол цалин хөлснөөс үүдэлтэйгээр нарийн мэргэжлийн одоо нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсэж байна гэсэн үг ойлгож байна. Цалин мөнгөтэй холбоотой нарийн мэргэжлийн хүмүүс маш их тутмаг болсон. Одоо инженер гэхэд ингээд бас яг 2 сая 500 мянган төгрөгийн цалин аваад удирдлагын чанартай ажил. Тэгээд яг ингээд шаардлагатай үед нөгөө халуун бүтэнцж байж идэх хүмүүс яг тэр цалингаар амьдрахад хэцүү учраас яг инженер хүмүүс гарч ирээд өөр нэг таксины жолооч хийсэн ч явж байгаа жишээ нь юм л байна. Харамсмаар ч юм шиг. Цалин мөнгийг ахиулах боломж бол байгаа. Одоо олон орны жишгүүд байгаа. Судалгаа ингээд хийж үзэх ёстой. Хөдөлмөрийн манай яамууд яваад одоо яамдууд ажилтнууд яваад альва орон нутаг, альва их орн бол дандаа сан байдаг. Сан дээрээ төлхөө анхаарч сангаараа дамжуулж одоо хөдөлмөрийн үүсний сан гэж байна. Багш нарын сан, ахмадын сан гэх юм л те. Орон сууцны сан гэж хүртэл байгаа хгүй. Одоо хамгийн том жишээ нь Сингапур улсад орон сууцны сангаараа хөгжсөн орн. Тэгээ манайх нөгөө сан одоо нэг ингээд сан гэдэг юм үүсгэх гэхээр жоохон айцтай болсон. Нөгөө оюутны хөтөлбөрийн сан гэх нэг боловсролын сан гэх дандаа буруу гараар ороод ахаар жоохон айцтай болоод тэрэнд итгэж мөнгө байршуулгаас. Уг нь бол энэ сан гэдэг зүйлийг яг зөв ингээд төлөвлөлтөөр нь ажиллаж яах юм бол одоо хэрэгжүүлэх юм бол хүү төлөхгүйгээр орон сууцтай болох боломжтой. Одоо миний нэг бичиж байгаа төсөл байгаа. Одоо нэг 70% та явж байгаа. Энэ болохоор нийслэлийн дэргэдэх орон сууцны сан гэдэг. Одоо яг ингээд бэлдээ явж байгаа. Жишээ хорооллоо хүртэл сонгочихсон. Одоо эрх хавраас ажил маань эхэлнэ. Энэ нь болохоор орон сууцны сан дээр мөнгө төвлөрүүлээд эргэн 5 жилийн хугацаанд хүүгүүгээр өөрийн гэсэн байртай болох боломжийг хангах. Энэ нөхцөл байдлын бүгдийг бид нар одоо нэг Сингапурт орон сууцны сантай хамтраад хийж байгаа. Дүүрэг дээр нь төслүүдийг байршуулна. Дүүрэг дээр зөвлөх инженеруудыг одоо Монгол улсын зөвлөх инженераас хомсдчиход байна. Та маш багасж байна. Тэр зөвлөх инженеруудыг ерөнхийд нь дүүрэг дээр нь 3-3-аар нь хуваарлаад дүүргийн төлөвлөлтөнд оруулж ажиллах. Ингээд ирэх юм бол сангийн одоо хараа хяналтмаар явах. Хийн дуртай нь 10 саяар байраа заахгүй, хийн дуртай нь тэнд очиод үнэн худалдан мэдэх 1 сая төгрөгийн байр байхгүй л гэсэн. Яг системчилсан метр квадратын үнийг улсаас тогтоодох ч юм уу. Ийм бүр хэрэгжүүлээд амжилттай явсан төслийг ерөнхийдөө хуулбарлаж оруулж ирж байгаа. Нэг асуулт байна. Залуучууд ихээр гадагшаа явж байна л да. Шалтгаан нь юу юм бол? За нөгөө нэг цалингийн доктортой олголт. За дээрэс нь өндөр нөгөө валютын зөрүү Монгол улсын ханшийн зөрүү одоо нөгөө яг манай үндсэн төгрөг нөгөө өртгөн нэлээд унчихсан. Тэгээд нөгөө доллараар авч байгаа цалин, йоноор одоо воноор авч байгаа цалингууд эргээгээд Монгол мөнгөнд хөрөхөөр хэмжээний мөнгөж харагддаг. Ер нь мэдрэгдэж байгаа харагддаг ч яг ер нь өндөр цалинд орчдог. Сартаа багадаа одоо нэг Солонгост ажиллаж байгаа нэг 7 сая орчим төгрөг. Тэгэхээр Монголд нэг 7 сая төгрөгийг нэг одоо хар бор ажил хийж байгаа хүнд олгогдохгүй, боломжгүй. Заавал нэг боловсрол өндөртөө инженер одоо нэлээд олон жилийн туршлагатай хүн дээр шахуу олгогддог цалин болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ихэнх залуучууд гадагшаа явж ажиллаад байна. Манай залуучууд хөдөлмөрчлөлтөө альва зүйлийг амар сайн хийждэг. Одоо
хаал очин Монгол залуучууд угсралт хийж яадаг, засал хийж яадаг. Ерөнхийдөө ингээл баар буудлынхаа менежментийг аваа явж идэг. Эднэр нь тэнд очиж өөрсдөө үнэлүүлээд байна. Гадны орон үнэлж байна. Тэр үнэлгээнд нь татагдаж маш ихээр явж байгаа. Тэс гэж яг энэ ихормос яваал тусдаа гэр бүлээсээ хол ажиллаад амьдрахыг хүсэж байгаа залуучууд бас нэг байхгүй л гэж бодож байгаа. Гадны орны жишг шиг манай Монголд одоо тийм хэмжээний үнэлгээтэй цалин өсөлтөй болох боломж гарц байгаа юу те? Бага. Миний хувьд бол ингээд жил-жилээр ингээд инфляцид нь тохируулаад ингээд цалин өсгөж явах зүйлүүд л одоо зорилготой ажилдаг. Дээрээс нь өсөж гинэ гэдээ бас хит их хөрөгдөл, үнийн хөрөгдөл гаргаж болохгүй. Ерөнхий доктортой өсөлтийг ялангуяа цалин дээр бол явуулж явах хэрэгтэй. Доктортой бага хэмжээний өсөлтүүдийг. Яг энэ цалингаар л тогтмол байна гэхээр бусад орны өртөгтэй нар одоо уралдсан болж нэг хэсэг цалин барьсан шүү дээ. Удаан барьсан. Ингээл энэс дэшээ харахгүй. Гэтэл барьж байгаа гинт тавьчихаар нөгөө иргэдийн нуруунд л ачаарж байгаа байхгүй. Дахиад нөгөө нэг үнийн хөрөгдөлтөд авч чадахгүй, дахиад нөгөө цалин хаанаж болохгүй. Ийм асуудлууд гардаг учраас системтэйгээр баг цалин бол нэмж явах боломжтой. Юм нэмж яваасаа гэж хүсдэг. Үүнийгээ дагаад бас өртөг төргөө бас одоо бусад орны одоо жишгт хүргэсэн. Тийм санхүүгийн бодлого зохицуулалт манайд маш их хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь бол яг хэрэгжүүлээд явал боломжгүй зүйл байхгүй, боломжтой гэж харж байгаа. За цаг гаргаад ярилцлага өгсөн баярлалаа. Тэгээд зорж байгаа зүйлд нь амжилт хүсье. Бас ажил болоод амьдралтанд ч гэсэндээ сайн сайхныг хүсье. Цаг гаргаад ярилцсанд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд нийт үзэгчтэй бас маш их баярлалаа. Цаг гаргаад бяцхан ярьсан маань хүлээж авч байгаад баярлалаа.